Гишүүнд асуулт асуух зөвшөөрөл 20 минутын хугацаатай олгогдно. Энэ хугацаанд асуулт хариулт явагдана. За юуны өмнө асуултуудыг асуухаас өмнө улсын хурал бол чөлөөт мэтгэлцээний талбар авах ёстой гэдгийг дахин хэлье. За тэгээд бас сая улсын хурлын дэгийн тухай хуулийн 112-ийн 2-т заасан ерөнхий сайдын хийх мэдээллийг нэгдсэн хуралдаанаар сонсохоос 7 хоногийн өмнө улсын хурал дахь цөөнхийн гишүүдэд бичгээр ирүүлнэ гэсэн заалт бас зөрчих шиг боллоо. Яг тэгэхээр сая ерөнхий сайд мэдээлэл хийхдээ бидэнд тарааснаас өөр мэдээлэл уншижсан. Тухайлах юм бол үндэсний баялагын сангийн хуулинд өөрчлөлт оруулна гэх мэтчлэн зүйлс нь одоо энэ нөгөө тараасан мэдээлэл дээр бол байгаагүй. Тэгэхээр цаашдаа бол бас дэгээ баримтлаад тэгээд энэ мэтийн зарчмын шин чанартай маш том өөрчлөлтүүдийг бид нар бас ингэж хөнгөн хуймгаа ярьж болохгүй хаа. Тэгээд 7-7 хоногоор бодлогоо өөрчлөөд явах нь зөв үгүй юу гэсэн ийм зүйл байна. За тэгээд иргэдээс ерөнхий сайдын илтгэлтэй холбоотой асуултууд ирснийг багцлж асуухаар бэлтгэсэн байгаа. Тэгээ юуны өмнө баг зэрэг түүх бас ярий. Яг тэгэхээр Монголын төр бол ой санамжтай байх ёстой. Ерөнхий сайдын мэдээлэл гэж тарааж өгсөн материалд 2024 оны 4-р сард үндэсний баялагын сангийн тухай хууль батлагдсанаар л монголчууд бид байгалийн баялагаасаа тэг шударга хүртэж эхэлсэн гэж удаа дараа дурддагдсан байгаа. Харин сая та яриандаа бас үүнийгээ засварласан байна. Бид ямагт өмнөх түүхээс санаж алдаа онооноос суралцаж байх ёстой. Байгалийн баялагын хуваарлалт хүртээмжийн асуудал өнгөрсөн 20 гаруй жилийн одоо Монголын улс төрийн гол сэдэв байлаа шүү дээ. Баялагын сан байгуулах санал санаачлагыг ардчилсан намын үеийн гишүүд манлайлж ажилласан бөгөөд хамгийн анхны баялагын сан 2006 онд Монгол улсыг хөгжүүлэх сан нэртэйгээр байгуулагдаж байлаа. Уг санд хуримтлагдсан хөрөнгө хүүхдийн мөнгө хэлбэрээр Монголын айл өрх бүрт хүрч байсан төдийгүй дид бүтэц зэрэг улсын хөгжилд нэн шаардлагатай хөрөнгө оруулалтад зарцуулсан байдаг. Улмаар хүний хөгжил сан байгуулсан Монгол улсын иргэн бүрт хүний хөгжил сан гэсэн нэртэй дэвтэр байсныг бас хүмүүс санаж байгаа баха. Цаашлаад 2016 онд ирээдүйн өв сангийн тухай хууль батлагдаад явж байна. За үндэсний баялагын сангийн хууль бол одоо жилийн өмнө 2024 оны 4-р сард батлагдсан. За тэгээд яг энэ хуулийг батлахдаа за мөн одоо сая хуулийн өөрчлөлт гэж дурдахдаа энэ өмнөх сангуудаасаа та ямар сургамж авсан бэ гэдэг ихний асуулт байна. Тэгээ олон асуултууд байгаа учраас товч хариулахыг хүсье. За, ерөнхий сайдын микрофоныг өгье. Тэг өмнөх сангуудад дээр бидний сургамж авах хэрэгтэй зүйл өнөөдрийн бидний яригдж байгаа удирдлага зохион байгуулалтын асуудал. Тэгэхээр энэ дээр бид нэр дүгнэлт хийгээд нэгдсэн сангаа яаж зөв удирдах уу гэдэг энэ асуудал. За хоёрдугаарт би дахиад хэлэхэд амнатыг одоо бид нэр юу гэж нэрлэх вэ? Үндэсний баялагын сангийн төлбөр гэх үү? Энийг нийгэм нэг мөр ойлгох ёстой. Тэгжиж уул уурхайн төслүүдийг дэмжинэ. За хоёрдугаарт өмнөх хугацаанд одоо уул уурхайн бидний ярьж байгаагаар стратеги орд гэж байгаа асуудал дээр одоо бид нэг ойлголтоо цэгцлэх ёстой. Энэ дээр маш их олон мэдээллийн зөрүү, маш их олон маргааны одоо сэдэв бол үүнтэй холбоотой. Тэгээ энэ асуудлаа шийдэг учраас бид нар баялагын сангаа яг бодиттой бүрдүүлэх тал дээр эрх зүйн орчин байсан мөртлөө одоо улс төрийн тийм зоримог шийдлүүд дээрээ одоо бүтэн бас парламент нэгдэлтэй гарч чадаагүй зүйл байгаа. За 2016-аас 2024 онд Монгол улс нийт 72.4 тэрбум ам.долларын эрдэс бүтээгдэхүүн экспортлжээ. Нүүрс, зис, алт, төмрийн өдөр, газрын тос гэх мэт байгалийн баялгаа экспортлснаас нийтдээ 72.4 тэрбум ам.доллар олсон байна. Өнөөдрийн ханшаар 260.6 их найд төгрөг. Бид альва тоо мэдээлэлд маш баримжаатай хандах ёстой. Гадаад зах зээл өсөлттэй байх үед борлуулалт нэмэгдсэн сайн хэрэгэ. Нөгөө талдаа төсөв энэ үед маш ихээр тэлсэн, төр томорсон. Энэ хугацаанд ирээдүйн өв санд дор хаяж 3-аас 3.5 тэрбум ам.доллар хуримтлагдсан байх ёстой атал өнөөдөр та ирээдүйн өв санд 1.2 тэрбум ам.доллар байгаа гэж тайлгнаж байна. Ирээдүйн өв санд хуримтлагдсан байх ёстой хөрөнгө хайцсан бэ? Түүнчлэн хууль заасанчлан ирээдүйн өв сангийн хөрөнгө тогтмол орлого олж байх ёстой.
сангийн хөрөнгийг зэрэглэл өндөр эрсдэл багатай бонд хувьцаа зэрэг хөрөнгө оруулалтын хэрэгсэлд тухай бүр байршуулах ёстой атал яагаад хөрөнгө оруулалт хийхгүй Төв банкны дансанд байршуулсан гэж тайлгнаж байна. Уг сангийн хөрөнгө гадаад валютын албан нөөцөнд тооцогдож байгаа юу гэсэн асуулт байна. За ерөнхий сайд хариулт өгье. Валютын нөөц нь тооцогдол байх уу? Тооцогдож байгаа. Ирээдүйн санд би дахиад хэлээ нөгөө амнаатын 65% төвлөрч байгаа. Тийм учраас тэр төвлөрч байгаагаараа л энэ орлого бүрдэж байгаа. Харин энэ үндэсний баялагын сангийн хуулиар одоо хөгжлийн асуудал болон дахиад хэлэхэд хуримтлалтай холбоотой асуудлыг бид нэр хэрхэн зөв зохистой одоо хуваарлтыг хийх вэ гэдэг л өнөөдрийн тулгамдсан асуудал болчиход байгаа. Судалгаа хийгээд үзэхээр уул уурхаан өгөөжийг зөвхөн 34% ногд ашиг гэж л ойлгоод байгаа. Ногд ашиг байхгүй болохоор уул уурхаан энэ төсөл бүхэлдээ үр өгөөжгүй байна гэж иргэд ойлгоод байгаа. Гэтэл амнаатын 65% одоо төсөв бүрдүүлж байгаа. За төсвийг тэлж байгаа гэдгийг бол тэр бүрийг бас ойлгохгүй байгаа. Үүнийг бол сангийн яам орлогоо бүрдүүлж байгаа л гэж ойлгож байгаа. Дээрээс нь орон нутаг өөрийнхөө дэд бүтцийн хөгжлийн асуудалд хэрэгжиж байгаа энэ уул уурхайн төслүүдээс яаж санхүүжиж байгаа вэ гэдэг тэр амнаатын 10% бас тодорхой биш байна. Үүнийг орон нутгийн удирдлагууд ажиллаа сайн хийж байна л гэж ойлгоод байгаа. Үүнээс болоод компани нэр дээр байгаа орлого зарлагын одоо хяналт тэнцэл тайлан үндэсний баялагын санд иргэдийн хувьд нэлээд харагдахгүй байна. Тийм учраас энэ ил тод байдлыг одоо бий болгочвол томоохон компаниуд болон хөрөнгө оруулагчдаа бидний хувьд одоо хилцэлд ороод за ингээд ирээдүйн төслүүд илүү нийгмийн дэмжлэгтэй. За иргэний нийгмийн байгууллагууд ч гэсэн үүнийг одоо дэмждэг байх ийм асуудлууд бол үүснэ. За энийг ингээд тулгаа эргүүлээд байгаа бас нэг ийм хэсэг бүлэг хүмүүс байгаа. Үүнийг л бид нар нэвтэлж гарах учиртай. Ингэхгүйгээр цаашдаа уул уурхайн төслүүд ч явхад Монгол туйлын хүнд орон нутагт ч гэсэн одоо энэ том төслүүд хэрэгжиждвэл туйлын төвөгтэй байдалд орноо. Тийм учраас энийг одоо хийх нь бол энэ өнөөдрийн одоо бас мэтгэлцэн за таны ярьж байгаа бас энэ асуултанд бол одоо ялангуяа ирээдүйн өв сантай холбоотой асуудлыг яаж менежмент хийх вэ гэдэг бол туйлын чухал асуудал болчиход байна. Тэгэхээр иргэдийн дэмжлэг байж иж бас уул уурхайн төслүүд хөдөлнө явна. Цаашдаа бид бас илүү их мөнгө хоримтлана гэж та хэлж байна. Гэхдээ яагаад иргэд бас эргэлзээд байгаа вэ гэхлээр яг түрүүний миний хэлдэг энэ өнгөрсөн 8-9 жилийн хугацаанд бид улс орноороо 72.4 тэрбум ам долларынхоо одоо ийм уул уурхайн байгалийн баялагийг гадагшаа гаргацсан байна. Тэгээ яг үүнийхээ эсрэг бидэнд бас үзүүлж харуулах зүйл байхгүй байгаад байна. Иргэдийн амьдрал, амжиргаа бодитоор сайжрахгүй байгаад байна. Нөгөө дид үтэц нийгмийн асуудлууд шийдэгдэхгүй байгаад байна гэсэн шүүмжлэл байгаад байгаа учраас нийгмийн дэмжлэг сул байгаад байна. Тэгэхээр бид одоо цаашид яг энэ асуудал дээр энэ уул уурхаагаас орж ирж байгаа мөнгийг яаж бодит одоо амжиргаанд бодит эдийн засаг руу чиглүүлэх үү гэдэг асуудал дээр анхаарах хэрэгтэй гэж харж байна. Тэгээ үүн дээр бол одоо бас ногдол ашигын асуудлын төрийн өмчт компаниудын бас үр өгөөжийн тухай асуудал бас яригдана. Тэгэхээр одоо манай төрийн өмчт компаниуд дийлэнх нь бол одоо орлого олж байгаа компаниудын дийлэнх нь бол уул уурхайн чиглэлийн компаниуд байгаа. Тэгээд төрийн өмчт компаниуд дээр жишээлх юм бол 58 мянган ажилтан байгаа гэж байна. Энэ асуудал бас асуудал болоо л байгаа. Тэгэхээр тэнд бол одоо жишээл иргэдэд очих хөстэй ногдол ашгийг тэнд наан нь компани зардлаар бас ингээд зарцуулт хийгээд яваад байна гэсэн асуудал ярьж байгаа. За тэгэд үүнтэй холбоотойгоор энэ 2 дугаар сард Эрдэнэс Монгол нэгдлийн дор Чингис хаан үндэсний баялагын сан гэдэг төрийн өмчт компани байгуулсан байна. За тэгээд уул нь бол энэ үндэсний баялагын сангийн хөрөнгийн болон үйл ажиллагааны удирдлагыг Төв банк болон засгийн газрын холбогд яамд хэрэгжүүлэхээр хууль заасан байдсан байна. Цаашид улс төрийн нөлөөгүй олон улсын менежмент ажилуулах тухай их ярьсан. Гэтэл энэ компани байгуулад тэгээ сая Баяраагийн Тэмүүлэн гэсэн үү одоо ийм захирал томилдсон байж байна. Энэ компани одоо жишээлх юм бол хэдэн оронтой ямар төсөвтэй вэ? Санхүүжилт нь хаанаас гарах вэ? За нэм усрын учрал сайд хариулт өгье. За энэ үндэсний баялагын сангийн хуулиар 2030 он хүртэл ирээдүйн
өв санг бол одоо бид нэр цойжилсон байгаа штэ. Тэгээ түүнээс хойш бол энэ санхүүгийн хэрэгсэлд за ялангуяа одоо эрсдэлгүй одоо санхүүгийн хэрэгслүүд энэ засгийн газрын бонд үнд цаас авахд ч гэдэг юм уу яг тэр asset management-ийг хөрөнгийн удирдлага хэрэгжүүлэх за түүнийг бол мэдээж энэ хөрөнгө оруулалтын сангийн хуулиар бол хөрөнгө оруулалтын менежментийн компани л удирддаг. Тэгээ тэр утгаараа явах хэрэгтэй. А цаашдаа бол одоо байгаа энэ одоо сангуудынхаа менежментийг зөв зохион байгуулахын тулд бид нар одоо бэлтгэл ажлыг хангуулах бол зайлшгүй шаардлага байна. Ер нь бол нийгмийн шүүмжиж байдаг, иргэдийн шүүмжиж байдаг. Яагаад өнөөдөр энэ хөрөнгийг одоо удирдлагыг нь шин төвшөнд гаргахгүй байгаа юм бэ? Яагаад ингээ байгаа мөнгөг байгаагаар нь байлгаад байт юм бэ? Үүнийг үржүүлдэг, хөрөнгийг нь үржүүлэх ийм одоо үйл ажиллагаа яагаад хийхгүй байгаа юм бэ гэдэг. Үүн дээр бэлтгэл ажлыг хангуулахын тулд бол энэ Чингис хаан үндэсний баялагын сангийн зөвхөн менежментийн компани. Нэгсэндээ бол энэ компани бол зөвхөн төслийн удирдлагыг хэрэгжүүлж байгаа. За энэ чинь нэг 12 3 хүний хоронтой одоо. Тэгээ энэ залуучууд бол яг одоо энэ мэрэгжлийн санхүүч нар за одоо хуульчид за ерөнхийдөө одоо ингээ бэлтгэл ажлыг хангуулах чиглэлээр ийм төслийн үйл ажиллагааг л явуулж гин гэсэн үг. Тэгэхээр энэ болвол ямар нэгэн одоо мөнгө санхүү удирдах байгаа тийм хууль хэрэгцсэн угаасаа боломж угаасаа байхгүй. Тийм учраас энэ Чингис хаан баялагын сангийг цаашдаа хэрхэн зөв удирдах вэ гэдэг чиглэл бэлтгэл ажлыг хангуулж байгаа. Нийгэм олон нийтэд энэ санхүүгийн зах зээлийн талаар, хувьцааны талаарх бас ойлголтуудыг өгөх энэ ажлыг л хийж гинэ гэсэн үг. Тэгэхээр бид бол яг өнөөдөр төрийн албан хаагч нарыгаа ураад за одоо энэ баялагын сангийн менежментийг нь аваад яваач үүн дээр ажиллаач гэдэг ингээд тухайлан цаг гаргаад явах тийм болцоо бол байхгүй. Эрдэнэс Монгол нэгдэл бол дэрэгдээ энэ төслийн компани дээр харин ч одоо энэ олон улсад зөвшөөрөгдсөн одоо хууль санхүүж олон улсын одоо банк санхүүгийн байгууллагад ажиллаж ирсэн мэрэгжлийн одоо чадвартай залуучуудыг ураад бэлтгэл ажлыг хангуулж байгаа. Тэгэхээр угаасаа хуулиараач тэр цаашдаа нэрээдүйн өв сан менежментийг авч явахад бол бид одоо энэ мэрэгжлийн одоо тэр хөрөнгө оруулалт менежментийн компанийг л ажилуулна. Тэгэхээр хөрөнгө оруулалт менежментийн компанийг урьж ажилуулахад за энэ баялагын сангийн менежментийг хэрэгжүүлж байгаа компани бэлтгэл ажлыг хангуулж байна л гэж ойлгож байна. Тэрээс энэ компани бол ямар нэгэн хөрөнгө санхүү удирдах тийм чадамжтай ийм хууль хэрэгцсэн угаасаа боломжч байхгүй. Тэгэхээр энэ бол зүгээр юм төслийн хэлбэртэйгээр л бэлтгэл ажлыг хангуулж байна гэж ингэж бол ойлгож болно. За тэгэхээр бид улсын их хурал дээр ч тэр төрийн өмчт компаниудын тоог цөөлөө өөжийг нэмэгдүүлье гэсэн зүйлийг байнга ярьж байгаа. Тэгэхээр ингээд нэг талаараа ингэж яриад байгаа боловч нөгөө талдаа засгийн газраас бас ингээд ийм сүртэй нэртэй компаниуд байгууллаад тэгээ тэр нь ингээд мэдээлэл нийл тод биш. Одоо сая л мэдж байгаа байхгүй Чингис хаан үндэсний баялагын сан ХХК гэдэг ийм сүртэй нэртэй компани байгуулагдсан гэдгийг. А тэг ингээд байхлаэр бас ийм ихтгэлцэл төрөхгүй байгаад байна. Иргэдийн дэмжлэг чинь бас бий болохгүй байгаад байна гэдэг асуудал чинь бас байна. А уул нь бол одоо хэрв нэгэнтээ гадаадын ч гэдэг юм уу тийм олон улсын менежментийн баг сонгох гэж байгаа бол заавал ийм шат дамжлага байхгүй. Тэр иргэдэд хувьцааны талаар мэдээлэл олгох тийм боломж олцоонууд зөндөө байгаа шүү дээ. Санхүүгийн зохицуулах хороонч байна, хөрөнгийн биржинч байна. Тэгээ заавал ийм нэг давхарцсан бүтцүүд хийгээд авах тусам л энэ ихтгэлцэл дэмжлэг суларна гэсэн ийм зүйл байна. За тэгээд Хоримтлын сангийн 2024 он 2025 оны орлогыг бүхэлд нь ипотекийн зээлийн их усүрт зарцуулж байгаа гэж тайлгансан байна. За үүн дээр бол иргэдээс бас маш их асуулт ирсэн байна. 2024 онд Хоримтлын санд төвлөрсөн 480 тэрбум төгрөгийг нийтдээ 4184 иргэний ипотекийн зээлд зарцуулсан гэжээ. Тэгэхээр Хоримтлын нэрийн дансанд байршсан мөнгөө иргэн бүр өөрийн орон сууц боловсрал эрүүл мэндэд зарцуулах эрхтэй байна гэсэн тийм ойлголт хүлээлттэй яваад байгаа. Гэвч одоо ингээд өнгөрсөн жил сангийн мөнгийг нийт иргэдэд бус зөвхөн 4000 хүний ипотекийн асуудлыг шийдвэрлэхэд зориулжээ. За энэ ипотек руу зарцуулах шийдвэр ямар үндслээр хаанаас гарсан бэ? Тэгээд яагаад ер нь энэ төсвийн шин чанартай юм зарцуулалтанд зарцуулаад байна вэ? Хоримтлын сангийн хөрөнгө өгөөж олох ёстой. Бодлогын хүүгээс багагүй хувиар өсөж байх ёстой гэж хууль заасан байгаа. Тэгээд түрүүн уянга шиг гишүүний асуугаад байдаг 2024 онд хүүгийн орлого 4.9 тэрбум төгрөг олсон. Тэгэхээр 480 тэрбум төгрөгийн өгөөж 4 тэрбум төгрөг гэхээр бас чамлалтай л байгаа юм л та.
Тэгэхээр цаашид одоо энэ хоримтлын санд хоримтлагдсан гих иргэн бүрийн нэрийн дансанд байгаа гих 138,993 төгрөг одоо ойрын хугацаанд хэд хүртэл нэмэгдэх боломжтой вэ гэж одоо иргэн дүлгөөн заяа асуусныг уламжилж байна. За инкамуулан сайд хариулт өгье. За бид нар баялагын сангийн тухай хуулиараа 3 сан байгуулсан тийм ээ. Ирээдүйн өв сан, хуримтлалын сан, хөрөнгө оруулалтын сан. За тэгээ хуримтлалын сан дээр бол одоо иргэд дээр бид нар данс нэгээд уул уурхайн компаниудын 34%-аас одоо хойрлж байгаа дивиденд ногдол ашгийг цуглуулж одоо бид нар иргэдийн дансантай хойрлт хийж байгаа. Өнөөдрөөс иргэд бүх одоо дансныхаа үйлдвэрлэлийг харах юм боломжтой байгаа. Тэгэхээр энэ хуримтлалын сан дээр хоримтлагдж байгаа энэ мөнгө өөрөө 2030 он хүртэл одоо тодорхой хуримтлагдах хэрэгтэй юм. Тодорхой цаг хугацаа бас энэ хуримтлалыг цаг хугацаа хэрэгтэй байна. Тэгэхээр одоо юу гэдгийг шууд сайн нэг 1072 чирхэг хувьцаа шиг шууд ингээд данслуу нөгчнө гэсэн үг биш үү? Энд чинь яг бол хуримтлал үүсэх байхгүй. Тэр үүссэн хуримтлалаар нь Иргэдийн хуримтлалыг яагаад ипотек зарцуулаад байна вэ гэдэг. Харин тий одоо би танд тайлбарлах гэж байна л да. Тэ? Тэгээ яг энэ хуулиар чинь бол хуримтлалын энэ үүссэн хуримтлалыг ирээдүйд эрүүл мэнд боловсрол орон сууцнд зарцуулна гэдэг унаас хуулийн зохицуулт. За тэгэхээр энэ дээр нэгэнт иргэдийн дансан дээр ирж байгаа энэ хуримтлалыг бид нар бас хөрөнгө оруулалтын одоо энэ чинь хуримтлалын сан чинь нөгөө талд хөрөнгө оруулалтын сангийн хэлбэрээр ажиллах ёстой шүү дээ. Тэгээ угаасаа хуульчилсан сая та өөрөө хэлж байна. Баялагын сангийн тухай хуулиар энэ хуримтлалын сангийн өгөөж бодлогын хүнээс баггүй байна гэж. За тэгэхээр бид нар энэ Монгол банктай гэрээ хийгээд Монгол банк бол хөрөнгийн менежментийн удирдлагыг хийж өнгөрсөн жил хийсэн. Энэ хөрөнгийн менежментийг хийсэн удирдлагын хийсэн нэг арга хэрэгсэл нь хөрөнгийн арга хэрэгсэл нь тэр ипотекийн санхүүгийн их үүсвэр болгосон. За гэхдээ энэ дээр ямар ч байсан Монгол банктай хийсэн гэрээр бид 1 жилийн гэрээ хийсэн. 1 жилийн гэрээ. 1 жилийн гэрээгээр одоо 480 тэрбум төгрөгийг ипотекийн сангийн санхүүжилтэнд оруулаад энээс хүртэх нөгөө өгөөжийг бодлогын хүнээс баггүй нөхөр 30 тэрбум болж байгаа. 30 тэрбум. Тийм ээ? За тэгэхээр оны төгсгөлөөр 12 сарын 31-нд оны төгсгөлөөр бид нар 4.9 тэрбум төгрөг авсан өгөөж. Одоо ингээд энэ гэрээ 5 сарын 9-ний өдөр энэ гэрээ дуусах учраас бид нар гэрээгээ дүгнээд үлдэгдэл одоо 25 тэрбум төгрөгийг бид нар хуримтлалын дансан дээр авч иргэдийн хуримтлуулж байгаа мөнгөний тэр өгөөжийг одоо хүү хэлбэрээр нь өгөх юм л юм байна. За сүүлийн асуулт үндэсний баялагын сан төвлөрөх хөрөнгийг бид айлуулах хариуцуулах нэмэгдүүлэх үүрэгтэй байгаа. За тэгээд харамсалтай нь 2025 оны төсөв батлах үед ирээдүйн санд төвлөрүүлэх амнаатын хувийг бас бууруулж төсвийн орлого бүрдүүлсэн. Тэгвэл сая засгийн газраас өргөн байраад буцаага татсан байж байгаа уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд баялагын сангийн орлогыг бас улам бүр бууруулж болзошгүй заалт тусгагдсан байгаа. Төрийн өмчт компаниуд мега төслүүд бариулах зорилгоор ашиглалтанлаа. Бараа солилцоогоор бартарлаад эхлэх юм бол баялагын санд төвлөрөх мөнгөн орлого илт багасах нь тодорхой. Энэ талаар ямар тооцоо судалгаа хийсэн бэ гэж. За учрал сайд хариулт өгье. Тэгээ ер нь баялагын сангийнхаа хуримтлалыг нэмэгдүүлэх гэдэл одоо бүх талаар л оролдож байгаа л доо. Тэгэхээр одоо 7 компани төрийн эзэмшлийнхаа 34% ногдлол ашгийг нэгэн жилийн дотор хуримтлуулахад 480 тэрбум хүрнэ гэдэг бол төрийн эзэмшлийн одоо тэр ногдлол ашиг буюу 34% ногдлол ашиг тэгээ төрийн өмчийн компаниуд өөрөө ашигтай ажиллаад эхлүүл баялагын сангийн хуримтлал жил ирэх тусам нэмэгдэх. Тэгээ ер нь цаашдаа ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчийн компаниуд биднэрт хэрэггүй. Ерөөс ямар шаардлага байхгүй. Энэ бол баялагын сан дээр илэрнэ. Иргэд тэр Монголынхоо аппликейшнийг гаргаад үзэхээр энэ компани энэ баялагын санд багахан хэмжээний ногдлол ашиг хуримтлуулж өгөхгүй байна. Энэ компани хэрэгтэй мүү? Хэрэггүй мүү л гэдэг ийм асуултыг тавьж эхлэх байхгүй. Тийм учраас энэ бол нэг хэлбэр. За цаашлаад бол ер нь энэ хувийн хвшлийн үйл ажиллагаанд төр нэг тийм ногдлол ашиг аваал нэг хувьцаа эзэмшиж явдгаас илүүтэйгээр ер нь бол шууд тэр амнаас нь ашигт малтмуулын нөөцийг баялагийг ашиглаж байгаа бол төлбөрийг авдаг. Тэгээд тэр хувийн хвшлийн үйл ажиллагаанд оролцоод байдаггүй. Тэгээ нэг худлаа үннийг хэдэн хүнийг тэжээх гэж нэг төлөвлөлөө төр зөвлөдний хүн суулгадаг. Энтрээсээ бол одоо салхал шүү. Тийм учраас тэр сая Ороногийн гэрэн дээр ч гэсэн зөв жишг гарсан. Түүнтэй адилхан баялагийг ашиглаж байгаа бол тэр уул уурхайн компаниуд төлбөрөө
тэр төлбөр нь шууд иргэдийн хоригдлын тансанд орно. Тэгээ жил болгон санхүүгийн тэр тайлангийн жилийн дууссаны дараа ингээд иргэд гар утсаа. За 20 минутын хугацаа дууссан байна. За улсын их хурал дахь Монгол Ардын намын бүлгийг төлөөлж улсын их хурлын гишүүн Отгон шарын Батнайрамд асуулт асуув.